За хүүхдүүд өнөөдрийнхөө үед ажиллагаанд оръё. Бид нар ямар бэлэг үлээ? Их сайн бэлтгэл бие билгийн хүүхдүүд тийм ээ. За өнөөдөр манай ангид нэг 2 зочин хүүхд ирнэ гэсэн. Яасан бол доо? Ирж байгаа юм болоо? Яасан бол? Замдаа саацсан болоо? Та нар юу гэж бодож байна? Бид нар бодлоо яхаар яадаг вэ? За хэм бэ? Энэ одоо юу вэ? Хүүхдүүдээ хэлээрэй, энэ ямар дүрс вэ? Гурвалжин дүрс ашиглаж байгаа юм байна. Энэ юу вэ? За энэ дөрвөлжин дүрс бас. За ийм 2 дүрстэй 2 зочин манай ангид ирсэн байна штэ. За энэ ямар дүрс гинэ? Гурвалжин. Яагаад гурвалжин дүрс гэсэн? Их сайн 3 өнцгтэй учраас гурвалжин дүрс гэсэн юм уу тийм ээ? За хамтдаа тоолох уу? Дахиад тоолчих чанхна. Их сайн. Гурвалжин дүрс маань 3 өнцгтэй юм байна шүү тийм ээ? За тэгвэл энийг 1 2 3 4 дахиад тоолчих. 1 2 3 4 их сайн настасаа. За тэгвэл энд ямар ч тийм дүрсүүд ингэж ороод ирж байна. Айлчлаа. За багш та нарт энэ 2 дүрсний тухай нэг түүх ярьж өгье заа ёо. За эртээ урдын цагт игч дөрвөлжин дөө гурвалжин 2 амьдардаг аж гинэ. Энэ 2 маш эвтэй, игч нь маш ухаадаг. За дүүн жаахан гинэ юм гинэ. Нэгэн өдөр дөө гурвалжин нь игчээсээ ингэж асууж гинэ. За бүгдээ хамтдаа сонсъё. Чанга. Игчээ та надаас яагаад ийм том юм бэ? Бас тэгээд яагаад ийм олон өнцгтэй юм бэ? Тэгвэл яах вэ? Би ч чамаас бас тэгээд олон өнцгтэй шүү дээ. Тийм байх эсгүй үгүй надад таалагдахгүй байна. Тийм байх эсгүй. За ингээд надад таалагдахгүй байна. Наад олон өнцг чинь минийхээс илээ болохоор надад таалагдахгүй байна гэд гурвалжин дүрстэй дүү маань гомдоод суугаад өгч гинэ. За ингээд удалгүй. Өдрийн цаг хугацааны өнгөрөөд шөнө болж гинэ. За хоош орооч. За шөнө болохоор хүмүүс яа гэм бэ хүүхдүүд ээ? Хүмүүс ам амтнд бүгдээрээ унтаж амардаг тийм ээ? За ингээд шөнө болж гин. За ингээд нөгөө гурвалжин дүүн игч дөрвөлжнийг унтчихөө буюугаад ингээд байж байгаа л ингээд хараад байж гин. За тэгээд игч гурвалжин дөрвөлжингээ унтахыг хүлээсээр байгаад игч нь унтаад өгч гин. Унтсныхан дараагаар дөө гурвалжин нь игч дөрвөлжингээ ингээд өнцгөлийг нь дөрөв өнцгийг нь хайшлаа иччих гинэ. Ингээд өнцөг үрийг нь дөрөв өнцгийг нь дөрөвдөнгийн ингээд хайччих гинэ. За ямар дүрсүүс хүүхдүүд ээ? Их сайн. Нөгөө дөрөвчин дүрс чинь олон өнцг болгоо хийсэн юм шүү тийм ээ? За ийм болцсон байна. За одоо яачдаг нь бүгдээ харах уу? Харъя. За харъя. За олон өнцгтэй дүрс маань хаана яваа? Хаана? Олон өнцгтэй дүрсээ. Яарта. Энэ ямар олон өнцгтэй болчихоо? Тийм ээ? За минийхийг эхлээд тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8. За тэгвэл нөгөө гурвалжингийнх хайчсныг нь тоолох уу? 1 2 3 4 5 6 7 8. Ингээд хайчлаа хийсэн юм шүү дээ. За. Гурвалжин дүү маань яагаад игч дөрвөлжингээ хайчилсан бэлээ? Их сайн өөрөөс нь олон өнцгтэй болохоор хайчилсан тийм ээ? За таарч өгч. За олон өнцгтэйгээ ингээд тавьчих тийм ээ? Нөгөө дөрвөлжин маань энэ байна тийм үү?
За. За хүүхдүүд та нарын юм ямар төрсөд байгаа вэ дандаа? Дөрвөлжин. За, эхний энэ ямар төрсөн? Дөрвөлжин. За, тэгвэл энэ дөрвөлжний бүгдээрээ одоо хаачаа авсан уу? За, хаачаа аваа бүгд аяахан аваараа. Хаачаа болгоомжтой авна шүү. Болоогүй байна. Надаа хаачаа. Хаачаа болгоомжтой аваараа. Lögшин хаачаа. Lögшин надаа. За, бусдыгаа хүлээгээрэй, тийм ээ? Lögшин хаачаа. За, бүгдээрээ хэн хаачаа авах вэ? Ма. За, наашаар. Цаасаа дэше өргөөрэй хүүхдүүдээ. За, цаасаа дэше өргөө. Багш нь эндээс дахиад өөр цаас авъя. За, дэше өргөснө үү? За, одоо хэнтэй ямар төстэй ижилхэн болох гэж байгаа вэ лээ? Оо, саяны хаачилсан нь олон өнцөг төстэй ижилхэн болох гэж байгаа тийм ээ? За, ингийн тулд сая яаж хаачилж байгаа хаачилсан гэдэг нь дүү гурвуулчин маань өнцгүүдийг нь хаачилсан тийм ээ? За, бүгдээрээ өнцгүүдийг нь багаад хаачлаа, дуурайгаа хаачлаа. Маш гоё хаачилсан шүү, заяа. За, хаачлаарай бүгдүүдээ. Ижилхэн хэмжээтэй аваараа эргэн тойрно тийм ээ? За, нэг өнцгийг нь хаачлаа. Дараагийн өнцгийг хаачлаа. За, дахиад нэг өнцгийг нь хаачлаа. Та нар гурвуулжингаа ширээн дээр тавьж шүү мэдөө. За, ингээд хаачлаа. За. Ихсэн цаасаар барьж агаад өнцгийг нь хаачлаад. Ихсэн өстө гоё хаачилсан байна шүү дээ. За, хаачилсан хүүхдүүд нь хаачаа урдаа тавиараа. Хаачилсан хүүхдүүд нь хаачаа урдаа тавиад бүр уушаагаа тавьчих. Өөрөөсөө холдуулаад ийшээ тавиараа. За, дууссан бүгдээрээ хаачлаад. За, одоо гаргаж юусэн дүүсээ дэше өргөөрэй хүүхдүүдээ. За, над руу харуулаарай. 1 2 3 4. За, дуусна. За, зодоодыг жаахан хүлээх үү. За, болцсон уу те? За, нарын цад дуусгаараа. Одоо ямар төс үүссэн бэ те? Ихсэн. За, одоо хаачилсан хүүхдүүд нь өнцгөө тоолж байгаа шүү дээ. За, тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 8 байна уу? За 8 гэд бодож байгаарай мэдүү. За 8 өнцгтэй байна тийм ээ. За энийгээ тавьчих ширээн дээрээ. Тавиад гурвуулжингаа авчих. Гурвуулжингаа авчих. За нэг гурвуулжин аваарай. Нэг гурвуулжин аваарай гэж. За наа. За хамаагүй хамаагүй. Аа тийм илэг нөө тавьчих. За гурвуулжингаа наашаа görөө. Гурвуулжингаа наашаа görөө. Нөгөө олон өнцгтэй дүрсээ доорн тавиад ширээн дээр тавиад гурвуулжингаа өргөснө үү? За энэ дүрс маань хэдэн өнцгтэй байлаа? 3. Хэдэн өнцгтэй байлаа? 3. Гэхдээ өнцг нь хэд байлаа? 3. Тэ зөв хэлдэг. За тоолъё. 1 2 3 дахиад 1 2 3. 3 өнцгтэй учраас юу гэсэн бэ лээ? Гурвуулжин гэдэг байгаа тийм ээ? За. За одоо энэ гурвуулжингаа. Энэ хаачлагыг наа чинь бас нэг дөрвөлжин байгаа тийм ээ? Энтэйгээ бараарай гэж. Ингээд давхцуудаа бараах юм. За урдлаа шүү. Хурдтай явна шүү. Хурдтай явна шүү. За. За ингээд давхцуудаа бараарай. За. Бидний өмнө талд нь барьсан дүрс нь юу вэ? Гурвуулжин ард нь барьсан дүрс нь юу вэ? За чаах гэлээрэй. Би сонсохгүй байна. Ихсэн дөрвөлжин. За дөрвөлжин чинь хэдэн өнцгтэй маа? Өнцгийн тоолоороо дагаад. 1 2 3 4. Гурвуулжингаас хэдэн өнцгөр илүү байна? 1. Ихсэн гурвуулжингаас 1 өнцгөр илүү байна уу? Байна тийм ээ? За тэгвэл гурвуулжингаа тавьчих шин. Гурвуулжингаа тавилаа. Нөгөө хаачилсан олон өнцгтэй гаргаад бич. Хаачилсан дөрсөд гаргаад гурвуулжингийнхаа байсан байран дээр ингээд бариараа. За ингээд хараарай. Юу ажиглагдчих юм та нарт?
Юу харагч байна уу? Ой. За энэ юу харагч байна вэ? Энэ одоо хайчилсан дүрсийн цаанаас юу харагдаж байна уу? Оо чанга хэдэрэ. Дахиад. Ястаа сайн. Энэ өнцгнүүд харагдаад байна тийм ээ? Хичнээн өнцг нь тоолоорой. 1 2 3 4 дахиад. 1 2 3 4. Ихсэн. 4 өнцг маань харагдаад байна тийм ээ? Тэгэхээр сая бид нар энэ улсын өнцгтийг хаашлахад цаана ямар дүрс үүссэн бэлээ? Цаана хаачсан дүрс чинь ямар өнцг дүрс үүссэн бэлээ? Хаачсан дүрс чинь. Ой. Чанга. Хаачсан дүрс чинь. Ширэн дээр хараарай. Хаашлаа гарсан дүрс чинь юу вэ? Хаашлаа гарсан үнсэн дүрс нь. Ихсэн. Хаашлаад үлдсэн дүрс чинь юу вэ? Гурван дүрс гарсан биз дээ. За тэгвэл танаас нэг хүүхдийн дөрвөн дүрсээс хэдэн гурван илүү гарчаа тоолоорой. 1 2 3 4. Дөрвөн гурван байна уу? Ширээ дээр хараарай ачлаа. Ихсэн байна тийм ээ. За тэгвэл энэ маань тэгвэл хэдэн өнцгтэй ямар дүрс юм байна уу? Дөрвөлжин юм байна. Энэ гурвалжин. За тэгвэл багш нь одоо энийг дахиад өргөөрэй. Хурдуурд нь тавиад өргөөд байгаарай. За энийг дахиад нэг тоолох бай. Багш нь энэ дээр нэг юм хэлж өгье. 1 2 3 4 5 6 7 8. Хэдэн өнцгтэй байна уу? Ихсэн 8 байна тийм ээ. За тэгвэл энийг чинь олон өнцгт дүрс гэдэг ах нь шүү дээ мэд үү? Олон өнцгт хэлээрэй. Олон өнцгт дахиад. Олон өнцгт. За дахиад. Олон өнцгт. За энийг тавьчих шүү дээ. Тавьчаад сая хэд гэж хэлсэн мөлий? Бодоорой. Олон өнцгт чинь хэдэн дүрстэй байсан мөлий? Тэгвэл 8 дүрстэйгээ тэнцээ тоотоо хуруугаа үзүүлнэ багш та. Дэш өргөө. 8 ширхэг өнцгтэй тэнцээ тоотоо хуруу гаргаараа. За дэш өргөөрэй. 8 хуруугаа зөв гаргаж та багш та. Ихсэн. Араарай лөө. Инг чин зөв гаргаараа. За ихсэн байна. Тэнд амин эрдэн зөв гаргасан. За бүгдээрээ зөв гаргасан байна тийм ээ. За тэгвэл 8 хуруугаа зөв гаргасан их сайн байна. Зөв гаргалаа тийм ээ. За одоо тэгвэл багш нь дахиад нэг өөр юм үзүүлье. Дахиад нэг өөр дүрс үзүүлье. За яа. Энэ юу вэ? 5. Ихсэн. 5 ошиг хэдэн ошигтой байна уу? 1 2 3 4 5. Яагаад 5 ошиг гэсэн болоо? 5. Ихсэн. 5 өнцгтэй 5 ошиг учраас тийм ээ. За тэгэхээр энийг бас олон өнцгт гэдэг ах нь шүү дээ. За энд тэнцээ тоотоо хуруугаа гаргадаа. Энэ 5 шувны өнцгтэй тэнцээ тоотоо. Ихсэн. Тэгвэл наад шиг хэдэн уруу вэ? 5. Ихсэн. Тэгвэл энэ 5-аас дээш өнцгтэй дүрсийг олон өнцгт гэдэг ах нь шүү дээ мэд үү? 5-аас дээш хэдээс дээш гэж байна уу? Ихсэн. 5-аас дээш өнцгтэй дүрсийг олон өнцгт гэдэг юм байна. За одоо энэ дүрсээ харчих шүү. За наашаа хардаа. Энэ ангид юу хоёлоо манай ангид? Ихсэн. Тэгвэл одоо бүгдээрээ энэ хамт ямар хэлбэртэй цаг байна уу? Ямар хэлбэртэй цаг байна тэр? Дүрс. Ихсэн. Дөрвөлжин цаг байгаа юм байна тийм ээ. Тэгвэл одоо бүгдээрээ энийгээ цаг хийгээд ширээн дээр ингээд тавьдаг том цаг хий заяа. За цагныхаа тоонуудаа бүгдээ унштай. Хэдээс хэд хүртэл тоо гоёлаа. За эхлээд нэгээс эхлээд тооч багшлаа. 1 Ихсэн. За тэгвэл одоо өөрсдийнхөө барьсан цаасан дээр тосоо харандаагаараа тоонуудаа бичээд цагаа бүтээгээрэй авсан. Цагаа бүтээгээрэй. Цагаа бүтээг.
шүү дээ. За. За тоогоо хаанаас нь яаж тавих гоё хийн штэ. Хаанаас яаж ихлэхийгээ гоё хийгээд. Тэгээд хийж байгаа юмдаа сайн анхаараад дараагаар нь өнгөө бас сайн нэрлэн шүү мэдөө. За хийгээд өгчнөө ихсэн. За. Тоогоо сайн харж хийш. Өөрөө оруулж чиж болохгүй. Төв бичнэ тийм ээ. Ой. За хамаагүй те дараагийнхаа тоогон зөв бичээ өгч тэмээ. Эхлээ бодож байгаад бичиж л авч тоогон бичихтэй. Тэгээд зүүгээ бас том жижиг зүүгээ бас зөв хийн тийм ээ. За хэлээрээ. Маш хурдан юм шүү. Цагны шин зүү чинь нэг зүүн богино нэг зүүн урт байгаа тийм ээ. За тэрийг бас бодолцоороо. За хийж дууссан хүүхдүүд надаас гараагаад надаас хавчаар авч үлгэрнэ. За хийчихсэн үү те? Ихсэн. Энэ хоёр өнцгөөс нь доотлын хоёр өнцгөөс үлгэн штэ. Ингээд босгоод ингээд тавина тийм ээ. За ихнийг нүхтэн хийлээ хурлаар агшна. Хийгээд гараа өргөд хавчаараа аваад хавцаад байгаараа. Энэ хоёроос нь үлгээд ингээд босгоод ингээд тавина тийм ээ. Ингээд. За. Тэгээд таваад байгаараа. Гэсэн. Тэгээд маргач нь одоо өөрийнхөө орчныг янзлах шин. Өөрийнхөө орчныг янзлаараа. Гараа өргөд цагаа хийсэн хөвгтөн хавчаараа өргөд байгаараа. Чимээг. Яасан бэ? Дундаа таа гэж өгсөн. Юм аа ингэж ороод юм бэ? За наа. Төснөд ингэж тавьчих шин. Гэлцараа шин. Энэ дээр хийчих юм. Энэ хайжсан дээр хийх гэсэн. За, болно. Сонголт чинь дөрвөн цаастай тавиаж болно тийм ээ. За, манай юугаа хийчих гэж хошоо нэг зүйгээ хийчих. За даарууш. Өргөд. Ширээ өнийхөө орчноо янзлж байгаа тогтоогоод байгаараа мэдээ. Тогтоо хоёр хийсэн. За. Тэгээд илүү юугаа орчноо олж яхаа янзлж штэ ингээд. Нүгэрнэ. За. Амин ярд нүрд гаргаж штэ. Чиний авчаар чинь. За, та 3 болцсон тийм ээ. За, танах. За, чиний авчаар юм. Авчаар дутгах нэ. За, авчаардаа носоо харуулна. Чи энэ ижил хоёр байна. Энэ хоёр болчихсон за.
За. За өнгө хамаагүй. Өнгө хамаагүй. За дөр яваа. Чи энэ байгаа энэ өмнө байгаа харандаас навшиж байгаа баяра. За одоо цагаа хийсэн хүмүүсд нь цагаа наашаар ингээ хараад ингээ тавьчих. Тэгээ орчиндөө ясна хажуу явахаа цааснууд илүү цааснуудаа ингээ яана. За яа. Ингээд энэ лгөө нийлүүлнэ. За. Ихсэн. Энийгээ багштай авчих. Тэдвэрсээ наашаага нийлүүлдэг шүү дээ. Нэгнийхээ юу гэдэг нийлүүлнэ. За басна уу? За басчаарай агштай. За ширээгээ тараа зогсчих. Боллоо. Ширээгээ тараа зогсчих. Орхичоод хийж байгаа маа төр орхичих гэсэн. Хийж байгаа маа төр орхи басараа. За. Ариун заяа басараа. За басараа гэсэн. Дарааг үлцээч. Хам баяр дарааг үлцээе. Басараа. За. За гараа урагшаа. Гараа урагшаараа. Бүгдээрээ нэг дасгал хийчихээ тийм ээ. За наашаар янж наашаар тогтоо хоёр басар агшин. Дарааг үлцээчээрээ. Нэлээд өгчлөө тийм ээ. За одоо авчаад тогтоох үлдсэн. Амин ярд наашаараа. За. Билгүй наашаар бол. Наашаар. Хийж байгаа мөр хич. Билгүй нэ. За. Сая юу бүтээсэн бэ бид нар? Их сайн цаг бүтээсэн тийм ээ. Цагийн зүй яаж яригдаг вэ? Гараараа хийгээрэй. Цагийн зүй чинь ингэж нар зөв яригдаг тийм ээ. Нар зөв яригдаг тийм үү? За, энтэй холбоотой бүгдээрээ нэг дуу тасгал хийх үү? За, сенс дуугаа хамтдаа дуулчих. Сенс эргээрээ сэрүү татуулан эргээрээ сенс эргээрээ Сэлхний хурдаар эргээр. За том тооргоор хөдөө зайтай. 1 2 сенс эргээрээ сэрүү татуулан эргээрээ сенс эргээрээ сэлхний хурдаар эргээрээ. За их сайн. За баярлалаа. Үйл ажиллагаанд оролцсон хүмүүстээ баярлалаа. За дутуу юм аа үзчих боллоо. Одоо дутуугаа гүйцээгээ. Хийсэн цагаа найзгаа цагтаа харьцуулна. Хэн гоё хийж үү? Хэн ямар тоогоо хаашаа авч үзээ биччихгүй юу тоогоо? Үгүй хараараа. Чи босож тахсан. Иргэн дөрөв яваа. За. Цагаан чирик. Цагаан зүг орсон. Чиний. За чиний. Чиний цагаас нь зүг яадаг орсон. Чиний. Цагаан зүг орсон. За чиний. За чиний. Ингээд бүгдээ өөр төсөстэй өөрийн гэсэн өөрөөгөө цагнууд гээгээ тийм ээ. За наас төсөөс өөрөөгөө би нэг өөр юм болоод яшаа гэж. Хийсэн цагаа дэшаа гэж. За хэдэн үнэтэй надад чинь ихсэн 8 үнэтэй. 8 үнэтэй төсөв юу гэх юм бэ? Олон үнэтэй төсөв гэх юм тийм ээ. Дахиад хэлээрэй. За, наад олон үнэтэй төсөв яаж үүссэн бэ? Гурванчид яасан бэ? Юу яасан бэ? Ихсэн үнэтэйг хаачилсан чинь гурванчин болсон тийм ээ. За, одоо энэ ганцхан төсөв өөрөө. За,
За, дорч дээр маа гэж. Тоороо бүрээ гэж. Тоороо бүрээ гэж. За, дорч дээр маань ямар хат хийсэн аваа да? Энийг яах гэдэг вэ? Амбай дараагийн гүрц болж. Ий. Дорч дээр цаг ямар хэлбэртэй байна? Дөрөвч. Ой, ихсэн. Ангид байгаа хааны цагтаа ижих нь дөрөвч болсон байгаа. За, дорч дээр яагаад гэвэл энэ дөрөвчөнд өрсөөр цаг хийхний урд нь таалагдсан тийм ээ? Тэгээд өрөө сонгосон. За, ингээд дорч дээрийн дөрөвчөнд өрсөөр цаг юм байна. За. За, одоо дахиад нэг бүгдийг харж аваад. За, уган заяа гаргаж байна. Уган заяа нэг автаагаа цагаагийн машин гэж байна. За. Уган заяагийн цагийг хараарай бүгдээ. За, алтаагийн өөртөө болно. Би хэлэхгүй. За, хараад ямар алтаа байна гэдээрээ бүгдээ. За, энэ хэсгийн тоо буруу орсон байна. Тийм ээ? Өөр ямар алтаа байна? За, өөр. Байнаас бид нөхөхгүй. Байнаас өөр. Одоо тооноос өөр алтаа олъё. Тооноос өөр алтаа байгаа. Хараарай. Аа, ихсэн. Чах гэл. Яг зүүн дөр болсон байгаа тийм ээ? 1 2 3 4 болсон байгаа үстэй. Цагийн зүй чинь хэдэн зүй байгаа вэ? За, цагийн зүйтэй тэнцээ тото 3 гаргаарай. Цагийн зүйтэй тэнцээ тото 3 гаргаарай. Тэш. Цагийн зүйтэй тэнцээ тото 3 гаргаарай. Аа, ихсэн. За, ингээд бусдууд нь ямар ч цахаа хийсэн юугаа хараад алдаа байна уу гэдгээ сайн хэлж байгаа гэдэг.